Сайн байцгаана уу? Та бүхэний өдрийн мэндийг хүргэе. Нээлттэй нийгэм форум болон оюуны бас төрийн бас байгууллага сандран хүргэдэг Legal Talk podcast-ийн маань шинэ дугаарыг эхэлж байна. Өнөөдрийн дугаарт маргаан бүхий захиргааны актыг төтгөлзүүлж шийдвэрлсэн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ судалгааны талаар ярилцахаар Nomadix Business хуулийн фирмийн гүйцэтгэх захирал өмгөөлөгч Болорт Баяа хүрэлцэн ирээд байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За юун түрүүнд судалгааныхаа талаар товч танилцуулж өгөөч. Энэхүү судалгаагаар ер нь яг юуг судалгааг зорьсон? Судалгааны хөтөлбөрийн хүрээнд захиргааны эрэг шүүхт хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-гийн 3.11 гэдэг одоо нэг шийдвэрийн төрөл байгаа. Шүүх хэргийн нөхцөл байдлыг цааш тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжилэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл актыг одоо төтгөлзүүлж шийдвэрлэж байгаа ийм төрөл байгаа даа. Тэгэхээр энэ 106-гийн 3.11 заасны дагуу шийдвэрүүд гаргасан шийдвэрүүд дээр одоо практик дээр гаргаж байгаа шийдвэрүүд дээр дүн шинжилгээ хийхийг энэ судалгаагаараа зорьсон. За судалгааг яагаад бас энэ сэдвэр хийхийг болсон бэ гэхээр бас хэд шалтгаан байна. За нэгдүгürt бол энэ төрлийн шийдвэрийг бол одоо шүүгч доктор банзрагч багш бол юу гэж тодорхойлоод байна гэхээр төр зохицуулт гэж тодорхойлсон байгаа дээ. За тэгэхээр нэгдүгürt бол энэ төр зохицуулт бол одоо захиргааны шүүхийн үндсэн зорилго ба шүү дээ тий. Одоо иргэн хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж зөрчигдсөн эрхийг сэргээх энэ зорилготой хэрхэн яаж уялдаж хэрэгжиж байгаа юм бэ гэдэг бол нэгдүгürt сонирхол татсан байдаг. За хоёрдугаарт бол энэ төрлийн шийдвэр бол өөрөө дахиад хүчингүй болох акт хүчингүй болох үр дагаврыг бас давхар зохицуулсан юм үр дагаврын зохицуулсан бас нэг юм залттай байгаа гэдэг. За гуравдугаарт бол практик дээр яг энэ төрлийн шийдвэрийг яг ийм тохиолдолд хэрэглээд байгаа юм байна. Ингэж тайлбарлаж хэрэглээд байгаа юм байна гэдэг яг нэгдмэл ойлголт бол хараахан бүрдээгүй байсан гэж үзсэн. За тэгээд дараагийн шалтгаан нь бол мэдээж яг энэ төрлөөр бол тухайлсан нэг сэдвт бүтээл судалгааны бүтээл бол бас байхгүй яваад байгаа. За манай захиргааны эрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дээр бол захиргааны актыг төтгөлзүүлж байгаа хоёр төрлийн агуулга яваад байгаа шүү дээ. Нэгдүгээр нь бол төр арга хэмжээ байдлаар буюу маргаан бүхий захиргааны актыг төтгөлзүүлж байгаа тий бэлтгийг төтгөлзүүлж байгаа. Хоёр дахь нь бол одоо энэ яг шүүхийн шийдвэрийн төрөл хэлбэрээр ороод ирсэн явж байгаа байхгүй. Тэгэхээр эдгээрийг одоо тодруулах зорилгоор судлаачид бол энэ сэдвийг сонгож аваад шүүхийн тухайн үеийн 2000 энэ судлаач нь болохоор 2004 онд хэвлэгдэж гарсан баг те. Гэхдээ ер нь бол судалгаа нь 2022 онд эхэлсэн санагдчихэв. Тэгээд 23 онд амнаад яг үнэндээ бичлэлт юмнууд нь бас нэлээд сунжирсан. Тэгээ энэ хүрээндээ бол одоо 20-с 23 оны шүүхийн шийдвэрүүд дээр энэ судалгаа хийгдсэн. За тухайн үед манайд ажиллаж исэн баг одоо хүмүүс бол манай багт ажилласан. Дээрээс нь энэ судалгаан дээр шүүмжлэгчээр одоо захиргааны эргийн давзалдагчдын шүүгч мөхтөлөө шүүгч бас ажилласан. Тэгээд бас санал юм бол харамгүй бас бидэнд зөв хэлж зөвлөсөн юм байна. За ийм байдлаар энэ судалгаа бол ингээд гарцсан явж байгаа. Зөвхөн нэг зүйлийг хийх хэрэгтэй байх. Энэ өөрөө бас 24 онд хэвлэгдсэн 20-с 23 оны шүүхийн шийдвэрүүд дээр хийгдсэн. Тэгэхээр зэрэг бол энэс хойш хугацаанд бол захиргааны эргийн шүүгч бай, захиргааны эрх зүй өөрөө бас мэдээж хэрэг өсөж дэвсэж хөгжиж байгаа шүү дээ тий. Гэхдээ одоо энэ хуулийн заалт бол хүчин төгөл төр хэрэгжиж байгаа. Дээрээс нь би одоо практикт ажилладаг өмгөөлөгч хүний хувьд бол яг энэ 106-гийн 3.11 баримтлаад шүүхийн шийдвэрүүд бол гараад яваад байгаа учраас одоо ч гэсэн энэ судалгааны сэдв энэ агуулга бол бас тийм ач холбогдлоо алдаагүй байгаа юм болов уу гэж бас харж байгаа. За энэ судалгаа хийхэд их сурвалжийн холдоц ер нь хэр байсан бэ? Судалгаагаа ямар их сурвалжийн хүрээнд хийж гүйцэтгэсэн бэ? Бидэд бол яг энэ судалгааны зорилго нь өөрөө яг энэ хуулийг яаж тайлбарлаж хэрэглэх зүг юм бэ гэдэг тал руу харах зорилгоор яг одоо үзэл баримтлалын тайлбар талаас гэх юм уу тухайн үед хууль батлагдах үеийн бичиг баримтууд байдаг шүү дээ тий. Архивт хадгалагдж байгаа бичиг баримтуудыг бол бас харж үзсэн. Гэхдээ яг энэ тухайлсан энэ заалттай холбоотой одоо маргаан мэтгэлцээ өрнөөд одоо улсын хурлын тархинд протокол тогтоод ингэ явсан юм бол их байхгүй харагдчихсан. За манай одоо Монголын захиргааны эрх зүйн судлаач нарын багш нарын маань бүтээлүүд бол байсан. Тэдгээр дээр бол яг
товч дурдгдсан гэж бараг хэлэх болов гэж бодож байна. Тийм тэгээд мэдээж шүүхийн шийдвэрүүд бол өөрөө тэр чигтээ практикийн дүгнэлт хийх зориулагдаж хийгдсэн байгаа 200 гаруй шүүхийн шийдвэрүүдийг үзсэн байдаг баха. Шүүх зүйн юмн дээрээс тий илэрцээр нь хайгаад. За 106-гийн 3.11-т байдаг одоо зохицуулт нь бол яг цоошин зохицуулт бол биш юм билэ. Тэгэхээр өмнө 2002 оны захиргааны процессын хууль байсан зохицуултаас одоогийн 2016 оны хуулийн зохицуулт нь ямар ялгаатай болж орж ирсэн бэ? Зорилгын хувьд те хугацааны хувьд ч юм уу. Тийм бид яс судалгааныхаа бас эхний бүлэгт бас яг энэ талаар бас дурдсан. 2002 оны захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр бол арай өөр зохицуулттай. Тэр нь бол хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл дахин шинэ акт гаргахтал актыг төдөлзүүлэх гэсэн тийм агуулгатай. За тэгээд энэ хуулийн заалтыг бол тухайн үедээ 2002 онд байхад тэ нөгөө улсын дэд шүүхээс бас тайлбарлсан байдаг аль биесний тайлбар гаргацсан. Ингэхдээ бол аюул тодорхой энэ тохиолдол нь ямар тохиолдолд хэрэгжих юм бэ гэхээр хариуцагч өөрөө буюу захиргааны байгууллага өөрөө тэр маргаан бүхий захиргааны актаа алдаатай гарсныг хүлээн зөвшөөрөөд тэгээд тэр нөхцөл байдлаа дахин шалгаж тогтооё гэдгээ ингээд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энэ төрлийн шийдвэрийг гаргахаар ингээд тайлбарлагдсан байж байгаа. За тэгэнгүүт 2016 оны хуулийн бичилтэд харах юм бол энд юу гэдэг нь вэхээр шүүх ингэж үздсэн бол тий шүүх ингэж үздсэн бол гэсэн тийм агуулгатай байхгүй тий хэргийн нөхцөл байдлыг цааш тодруулах шаардлагатай гэж шүүх үздсэн бол гэдэг нөгөө хоёр үндслэгээ дандаа шүүхийн эрх хэмжээ болгоод ингээ оруулсан. Тэгэхээр бид бол яг ялгааг нь бол ингэж л ойлгосон л доо 2002 онд бол илүүтэй захиргааны байгууллагын буюу хариуцагчийн санал салаачлагыг чухал байсан юм байна. Байр суурьтай байж. Одоо 2016 оны хуулийн энэ төрлийн заалт бол шууд шүүхийн санаачлага байхаар тусгагдсан. Одоо шүүхийн бүрийн эрхийн асуудал болсон юм байна. Гэхдээ шүүхийн хэдийгээр бүрийн эрх боловч энэ хоёр үржилсэн нөхцлөөсөө бол гажихгүй байна. Энэ хоёр үржилсэн нөхцлөөр бол хязгаарлагдах юм байна гэдэг тийм дүгнэлтийг хийсэн. Ер нь бол хэний хүсэл зэрэг илүүтэй хамаарах вэ гэдэг нь өөрчлөгдөж орж ирсэн юм биш үү? Тэгэхээр бол маш тийм зарчмын өөрчлөлт байхаа гэж үзэж байна. Тийм байна. Энэхүү зүйлд одоо даасан төтөлзүүлэх шийдвэрийг гаргах бүрийн эрхийг одоо хуулиар ойлгосон ч бас хязгаарлах хоёр үндсэл байт юм билээ. Эхнийх нь бол шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашаа тодруулах шаардлагатай гэж үзсэн үед хязгаарлаж болдог тухай судалгаан дээрээс уншсан. Та энэ үндслийн талаар цаашлаа дэлгэрүүлээ тайлбарлаж өгөөч. За бид яг шүүхийн шийдвэрүүдийг барьж аваад одоо ингээд яг судлахаасаа өмнө бол яасан гэхээр яг энэ хоёр өрсөлдсөн нөхцөл те яг энэ заалт өөрөө онол тэгээд үзэл баримтлалын талаасаа яг юу гэж тайлбарлагдах боломжтой юм бэ гэдэг одоо суур судалгааг хийх гэж зорьсон яг ямар байх ёстой юм бэ гэдэг тэр нэг шугамыг одоо гаргаж ирэх гэж зорьсон гэх юм уу та. За тэр зорилгоор бол ингээд үзэж хахад бол тэр ихний өрсөлдсөн нөхцөл болох шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр хэргийн нөхцөл байдал гэдэг чинь юу юм бэ гэдгээс л бид нэр яг тодорхой судалгаануудаа хийж эхэлсэн л дээ тий. За бандрагч багшийн одоо бүтээлүүдэд бол хэргийн нөхцөл байдал гэдэг бол туйлын ойлголт биш ээ. Тэ тодорхой хэмжээнд ингээд хязгаарлалттай тэ баримтынхаа хүрээнд гэдэг ч юм уу тийм агуулгаар бичгтээ явцсан. Тэгэхээр бид нэр энэ дээр дандаа нөгөө нотлохооны талаасаа одоо энэ хэргийн нөхцөл байдлыг тодруулах гэдэг ойлголтыг дандаа нотлох баримт талаас нь харах юм билээ. Тэгээд ингээд үзэх юм бол захиргааны иргэн шүүх бол өөрөө нотлох зарчмыг хэрэгжүүлж одоо шүүх нотлох зарчим те захиргааны иргэн шүүх өөрөө нотлохооны одоо үүрэгтэй явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүрээндээ одоо эхний хэлжин шүүх бол бүх баримтуудаа бүрдүүлэх юм байна. Нотлохооныхоо үүргийг хэрэгжүүлэх юм байна. За цаашлаад бүр материалыг бус те нотлох үүргийг одоо талуудад хуваарлах замаар дахиад энэ нотлохооны үүргийг хэрэгжүүлэх юм байна. За ингээд бүх боломжит ажиллагааг хийгээд байхад тухайн хэргийн нөхцөл байдал те гэтээ туйлын ойлголт биш гэдгийг би бас яг дурдсан те тухайн хэргийн нөхцөл байдал тодорхой байгаа тэр ойлголт юм байна гэдэг тийм дүгнэлтэнд хүрсэн. Тэгэхээр энэ дээр бол юу гэдэг хэргийн нөхцөл байдал нь тодорсон тодороогүй гэдгийг бол одоо эхлээд дүгнэхээсээ илүүтэй нотлохооныхоо чиг үүргийг хангалттай хэрэгжүүлсэн үгүй юу гэдгийг ихний хэлжинд одоо цензурдж үзэх хэрэгтэй юм шиг санагдсан. За хоёр дахь үндсэл нь болохоор нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжилэн судлах боломжоос хэтэрсэн үед гэсэн үндсэл байгаа. Та энэ талаар бас дэлгэрүүлээд тайлбарлаад өгөөрэй. За энэ бас л нөгөө нотлохооныхоо чиг үүрэгтэйгээ ингээд дахиад уялдаад яваад ирж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ нөгөө
За би болохоор яг энэ хуулийн заалттай холбогдуулаад яг тухайлаад ингээд нэг бичсэн байгаа хоёр бүтээл бол нэгт нь Эрдэнэ цогт судлаачийн бүтээл, нэг нь бол Банзрагч шүүгчийн ингээд хоёр бүтээл дээр яг дурддагдаад байгаа байхгүй юу тий. Тэгэнгүүт юу гэж хэлээд байна вэ гэхээр нэгэн дээр нь бол ингээд одоо тэр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох тэр үндслэл бүрэн дүрэн хангагдахгүй байгаад байх юм бол гэдэг агуулгыг материалыг бус одоо тэр нотлох үүргийг хэрэгжүүлэх замаар тодорхойлох талаас нь бас нөгөө талаас бас энэ нийтийн эрх ашигыг хамгаалах энэ нэг бас зорилгыг бас авч үзээд тах шиг байна. За энэ хүрээндээ шүүх бол яах гэдэг нь вэ гэхээр нотлох үүргээ хэрэгжүүлээд талуудад одоо нотлохооных нь үүргийг нь хуваарлаад ингээд нөхцөл байдал тодорхохгүй байгаад за тэгэнгүүт нөгөө үлдсэн хэсэг байгаа шүү дээ. Тодорхохгүй байгаа хэсгийг яаж тодруулах вэ гэдэг хэсэг дээр нь бол шүүх өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд тэрийг тодруулж чадах юм уу юу гэдэг асуултан дээр хариулахаас эхлэх юм байна гэж бодсон байхгүй. Яг тэгвэл яг энэ дээр бол би нөгөө нэгд цогц шүүгчийн хоёрт тэр Банзрагч шүүгчийн дүгнэлтүүдийг илүү жоохон ингээд юу яаж авч үзье. Нэгт бол юу гэдэг нэг хөр цогц шүүгч бол ингээд байгаа байхгүй. Шүүх бол одоо юм эрх зүйн асуудалтай илүүтэй эксперт, харин захиргаа болохоор илүү тэр бодит фактыг тодруулах дээр илүү эксперт тий. Тэгэхээр шүүх өөрийнх нь хийж чадах юм гэж нэг байна, захиргаа өөрийнх нь хийж чадах нэг гэж юм байна гэдэг нэг агуулга. Нөгөө талдаа болохоор Банзрагч докторийн бүтээл дээр юу гэдэг нь гэхээр тэр тодруулах гээд байгаа тэр үүргээ захиргаа хэрэгжүүлэх нь илүү одоо үр дүнтэй, илүү ач холбогдолтой, илүү одоо боломжтой тий. Тэр талаас нь хараад ах шиг байгаа. Тэгэхээр энэ дээр бол яг энэ хүрээнд бид судлаачид бол юу гэж үзсэн бэ гэхээр боломжит бүх хэмжээгээр нотлолоо хэргийн нөхцөлөд тодорхой байлаа. За тэр тодорхой байгаа хэсгийг тодруулах арга хэмжээ нь шүүх хийх нь илүү үр дүнтэй юм уу? Захиргаа хийх нь илүү үр дүнтэй юм уу? Ач холбогдолтой юм уу гэдэг энэ асуулт энэ дээр л яг дүгнэлтүүд хийгдээд явчих юм байна л гэж харсан тий. За төлөвлөсөн шийдвэрийг гаргах бүр эрхийг хязгаарлах хоёр үндслийг авч үзлээ. Одоо цаашлаад бүгдээрээ харьцуулсан судалгааны хайцаар урцгоё. Манай улс захиргааны процессын хуулийнхаа төслийг боловсруулахдаа Герман, Эстони, Латви улсуудын захиргааны процессын хуулиудыг судалж авч үзсэн байт юм лээ. Германы захиргааны шүүхийн хэрэг хянаа шийдвэрлэх тухай хуульд Монголын 106-гийн 3.11-т адил төстэй зохицуултыг хаана байдаг вэ? Юуг зохицуулсан байдаг вэ? Түүнчлэн яагаад төстэй зохицуулт гэж үзсэн бэ гэдэг талаар тайлбарлаж өгөөч. За яг нөгөө нэг тухайн хуулийг батлах үеийн үзэл баримтлал энтер дээрээс бол харахад бол Эстони, Латви улсын хуулиудыг ингээд нэг харьцуулсан судалгаа байдлаар авч үзсэн гэд дурдсан байсан. Гэхдээ бол яг тэр Эстони, Латви улсын хуулиудаас бол судлаачид бидний зүгээс бол яг энэ төстэй заалтыг олж харж чадаагүй байсан байж магадгүй бид чадаагүй ч гэж магадгүй. Германы хуулийн хувьд болохоор Германы одоо энэ захиргааны процессын хуулийн хувьд болохоор нэг ийм төстэй заалт байна. Гэхдээ энэ бол яг одоо адилхан гэж хэлэхгүй юм билээ. Яг одоо хэрэглэх тохиолдлын хувьд бол арай өөр, процессын хувьд бол арай өөр. Юугаар адилхан төстэй юм бэ гэж үзээд бид нар авч хэрэглэсэн бэ гэхээр энэ дээр бол нөгөө нэгдүгээр тэр юу яагаад тухайн захиргааны актынхаа үндслэл агуулга руу тэрийг хянахгүй байгаа юм. Without itself deciding on the merits гэдэг аахгүй. Тэг ямар ч үндслийн хувьд агуулгыг нь хянахгүйгээр тэгээд шинэ акт гаргах үр дагаврыг үүсгдэг ийм заалт байгаа юм. 113-ын 3 дахь заалт гэж би юун дээр дурдсан байна те. Тэгэхээр судлаачид бол энийг илүү гоё дэлгэрүүлээд үзвэл бас тохиолдлуудыг нь бас ингээд гоё харж болох байх. Бидний хувьд бол яг энэ дээр бол шүүхийн шийдвэрийн судалгаа яг тухайлсан харьцуулсан судалгаа биш байсан. Гэхдээ бол бид бол бас дажгүй судалгаа хийсэн бахаа гэж бодоод байгаа. Ягаад тэгэхээр яг саяны хоёр хийсэн агуулгаараа бол одоо тэр захиргааны хуулийнх нь процессын хуулийнх нь тайлбар энэ төр дээр бас их төстэй тайлбарууд яваад байгаа байхгүй. Тэгээ тэр хүрээнд толонгот эндээс бид нэр шүүж үзээд, харж үзээд, дүгнж үзээд энэ дээр хит хэдэн тэр тайлбаруудаас нь одоо манайх бас тэрийг авч хэрэглүүлэх зүгээр юм байна гэсэн дүгнэлтүүдэд хийсэн. Жишээлх юм бол тэр шийдвэр өөрөө төр шинжтэй байгаад байгаа тий. Тэгэхээр энэ одоо дахиад тэр захиргааны актыг дахин нөгөө л нэг агуулгаар нь гаргах эрхийг нь бол хязгаарлахгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл төдөлзүүлээд байгаа нь одоо тэрийг заавал хүчингүй болгох гэсэн бас агуулга биш байгаа шүү дээ. Тэгэхээр бодит байдал дээр энийг бол бас яаж хэрэгжилж байгааг мэдэхгүй байгаа ч гэсэн энэ бол их гол point нь мессеж нь байсан. За дээрэс нь
даалгах нэхэмжлийн хүрээнд бол яг энэ шийдвэр гаргахгүй гэдэг бүр тухайлаад бичсэн байгаа байхгүй. Яагаад гэхээр зөвхөн хүчингү болгох агуулга л өөрөө нэхэмжлэгчд илүү ашигтай байх боломжтой. Даалгах нь бол илүү одоо нэхэмжлэгийн ашиг сонирхлыг хоошлуулж хохирох боломжтой гэж үзсэн мэлээ. Гэх мэтчлэн. За дээрэс нь дээд шатны одоо higher court-ууд нь болонгууд тэр энэ төрлийн шийдвэрийг хянахдаа зөвхөн нөгөө энэ шийдвэрийг гаргахад зориулсан нөгөө би тэрийг сая яриад байгаа өрсөлдсөн нөхцөл гэдэг байгаа шүү дээ. Хоёр нөхцөл гэдэг байгаа шүү дээ. Энэ хүрээнд нь хянана гэж байгаа байхгүй. Тэгэхээр ягаад гэвэл актынхаа агуулга руу ороог учраас агуулга руу н орж хянахгүй зөвхөн тэр гаргаад байгаа үндслэл нь зөв байж уу буруу байж уу гэдэг хүрээнд л хянана гэдэг ийм тайлбарууд өгсөн байсан. Тэгэхээр яг би бол яг адилхан хэрэглэгдэх зүйл биш байсан. Гэхдээ бол үр дагавар болоод одоо үндслэлийн хувьд бол маш ойролцоо төстэй хэрэглээтэй. Дээрээс нь тайлбарын хувьд бол бас манайд бол бас төстэй байдлаар авч хэрэглэж болох үз. Тийм зөвлөмж гэхүү тайлбар гэхүү те байсан гэдэг агуулгаар нь судалгаанд авч ашигласан. За ойлголоо. За цаашлаад одоо бүгдээрээ шүүхийн практикийнхаа хэсэг рүү орцгоё. Юун түрүүнд одоо захиргааны процессын хуулийн 106-гийн 3.1 засны дагуу шийдвэрлэсэн хэрэг хэр олон байдаг бэ? Тэр талаараас топ баримт төрийн судалгаа хийсэн байсан. За тэгээд тухайн хэрэгүүдийг хэрхэн ангилж судалсан бэ гэдэг талаараа хуваалцаач. За яг хөө энэ төрлийн шийдвэрийг бол яг хөө судлаачид анх ингээд авч үзээд судлыг гэдэг шийдвэрийг гаргаад байж ахтаа бол их цөөхөн гарах тохиолдол юм байна. Ягаад гэвэл энэ чинь төр зохицуулт юм байна тий. Тэгээд төрдөө одоо юу гэдэг боломжит бүх арга хэрэгслийг хэрэглсээр агаад хамгийн сүүлд авах арга хэмжээ юм байна. Ер нь л нөгөө үндсэн 3 шийдвэрийг тий гаргаад эцэслэн шийдвэрлэх тэр шүүхийн одоо чиг үүрэг байгаа шүү дээ тий. Тэр хүрээндээ бол энэ их цөөхөн гарах шийдвэрийн төрөл байна да гэсэн ийм төсөөлөлтөөр шүүхийн шийдвэрийн судалгаа руу орсон. Гэхдээ одоо тэр судалгаан дээр дурддагдсан байдлаар бол бас цөөхөнгөө харагдаж байгаа үстэй. Нэг жилд ихтэл 23 онд 73 шийдвэр байна тий шүүгцгийн хэмээс гарсан байсан. 20 онд бас 70 эдгээд ингээд ерөнхийдөө нийтэд нь аваад үзвэл бид эдний 260 хэдэн шийдвэр бол яг шүүгцгийн хэмээс яг энэ төрлөөр энэ 106-ын 3.1 шийдэгдсэн байгаа байхгүй. Тэгэхээр баггүй цөөнгөө гараад байгаа юм билээ. Тэгэхээр эдгээр шийдвэрүүдийгээ бол бас бид нэр хид хідэн шалгуур үзүүлэлтээр ангилж судалсан. Тухайлбал бол маргааны төрлөөр нь дээрээс нь тэр маргаан бүхий захиргааны акт ер нь ямар нөлөөлөл үр дагавар үүсгэж байгаагаар нь тий. Дээрээс нь дээд шатны шүүхүүдээс хэрхэн хянагдсанаар нь за цаашлаад энэ 21 оны шүүхийн тухай хууль гарснаас хойш улсын дээд шүүхийн тогтоол шийдвэр гарсан нь ямар үндслэлээр одоо гаргаж ийн ч гэдэг юм уу тий. Ингээ хид хідэн үндслэл шалгуураар гэх юм уу судалгаагаа хийсэн. Гэхдээ судалгаан дээрээ бол бид нэр илүүтэй нөгөө маргааны төрлөөр нь шахаад яг судалгааны талан дээр оруулсан. Тухайлх юм бол газрын маргаан, тэгээ зөрчлийн хэрэгүүд, төрийн албаны маргаан, татвар, нийгмийн даатгал, тэгээд лицензтэй холбоотой маргаанууд гэдэг тийм. За төрийн хяналт шалгалтыг бол бас яг тусдан дахиад авч үзсэн. За ингээд тендерийн маргаан ч гэдэг юм уу, бусад ч гэдэг юм ингээд маргааны төрлүүдийг ингэж ер нь ангилж авч үзсэн. За 5 зүйлтээс харахад бол газрын маргаан нь хамгийн их шийдвэрлэгдэх маргааны төрөл байсан. 2023 он гэхэд захиргааны арга төтгөл зүйл шийдвэрлсэн нийт хэргийн бараг тал хувийн дангаараа газрын маргаан байсан. Одоо тухайлбал одоо нэг тохиолдол нь нэхэмжлэгч иргэн 34 жилийн турш тодорхой газар дээр газар эзэмших эрхийн гэрчлэгээгүй амьдарч байсан байгаа. 2 удаа газар эзэмших хүсэлт гаргасан ч төрийн засаг даргаанд шийдвэрлэж өгөөгүй. Гэтэл өөр нэг иргэнд тухайн газартаа давхцуулаад газар болгосон байсан учраас тухайн газар болгосон засаг даргыг зархимжийг хүчингү болгуулах нэхэмжлэл гаргасан. Тэгээ шүүхээс үслэг хийхэд бол нэхэмжлэгч өмнө нь газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй нийл болсон. Мөн нэхэмжлэгчийг эзэмшиж байсан газрын хил зааг болон өөр иргэнд давхардуулж газар болгосон газрын хил зааг тогтоогдоогүй. Хэргийг шүүхээс хэрхэн шийдвэрлсэн бэ? Тэгээ тухайн шүүхийн шийдвэрт ямар дүн шинжилгээ дүгнэлт хийсэн талаараа та танилцуулж өгөөч. Би тэдний хувьд бол нөгөө газрын маргааныг их чухалчилж авч үзсэн. Яагаад гэвэл энэ судалгааны явцад газрын маргаан сая шийдвэрлээ шүү дээ. Тийм нотлох баримтууд нь байхгүйсэн гэж хэлээд байгаа байхгүй. Гэхдээ нотлох баримт байхгүй байвал тэр чинь бол одоо юу гэдэг нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаатай холбоотой асуудлууд байж болно шүү дээ. Гэхдээ энэ тохиолдолд яагаад ялгаатай байгаадсан бэ гэхээр бүртгэл одоо тэр нөгөө нэгдмэл сангийн бүртгэлийн системтэй холбоотой зөрчилтэй юмнууд байгаад байгааг бол бид нэр яг ажигласан. Нэг нийтлэгээрээ газар тэгээд ашигт малтмал буюу одоо яг кадастрын одоо зурагтай холбоотой тий. Тэгэхээр энэ
тэгээд энэ ямар учиртай яагаад энэ ингэ тогтоогдохгүй энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа юм болоо гэдэг ингэ тодруулаад байсан чинь нөгөө нэг төр зохицуулт гэдгийнх нь учир холбогдлоо энэ дээр гарч ирсэн. Яагаад тэгэхээр одоо манай газрын болоод ер нь төрийн байгууллагын системүүд те нэгдсэн мэдээллүүд одоо сүүлийн үед маш их цахим руу шилжиж чинь цахимжиж чинь те. За ингээд явхлаар зэрэг ингээд олон талт ингээд шийдвэрүүд төрийн байгууллагууд дээр гардаг. За тэр болгоны одоо мэдээллүүд нь янз бүрийн одоо сангууд дээр ингээд байрлаж идэг. Нэгт хоёрт болохоор бүр одоо нөгөө програм одоо тэр солилцлын тогтолцоо гэдэг тийм юмныхаа хүрээнд ингээд солигдоод идэм байна. Цаг үеийн ингээд дагаад одоо хөгжөөд гэх юм уу. Тэгээ хөгжлийн шатанд тэр чинь яагаад байна уу гингүүд одоо яг бүртгэл дээр байгаа мэдээллийг үндэслэж шийдвэр гарчдаг. За тэгэнгүүт иргэний одоо эрх зөрчигддөг. Шүүхтэр дахиад очихоор өөр нэг газар дахиад нэг өөр одоо бүртгэл ээждэг. За тэгэхээр ингээм хоёр зөрүүтэй бүртгэл эсвэл бол нөгөө бүртгэлийн системд нь хангалттай мэдээлэл нь тусгагдаагүй ч гэдэг юм уу те. Ийм шалтгаануудаар тэр иргэний эрх бас зөрчигдсэн асуудал үүсээд байгаа байхгүй. За тэгэнгүүт энийг шүүх нөгөө би сая дурдсан шүү дээ тий. Ингээд шалгаад үзэхлээр нотлох баримт байхгүй мөгөөл бас байгаа. Тэр чинь бүр ингээ хоёрч бүртгэлүүд энэ төр гараад ирчихэж байгаа. За тэгэнгүүт тодорхойлолтууд төрийн байгууллагууд нь тусдаа өөрөөр тодорхойлоо гараад ирчихэж байгаа. Тэгээ хоёр системийн хоорондоо нэгдээгүй ч юм уу. Эсвэл бол нэг системээс нөгөө систем рүү шилжихдээ одоо би бол яг хар ухаанаар бодоход бас нэг алдаанууд гардаг байх л дээ. Тэгээ тийм юмнуудаас үүдэлтэй маргаанууд байх шүү гэлээ. За тэгэхээр зэрэг эдгээр алдааг яг шүүх залруулна гэж яхаар захиргааны байгууллага нь өөрөө хоёр захиргааны байгууллага нь гэдэг юм уу эсвэл тухайн захиргааны байгууллагын тэр шинжилэл хийсэн тэр програмыгаа байт юм уу те ямар нэгэн байдлаар тэр захиргааны байгууллага нь өөрөө тэр асуудлыг шийдэх нь илүү ашиг бүтэлтэй үр дүнтэй байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ кейс бол яг одоо би бол яг энэ 106-гийн 3.11 цаасын төр зохицуултыг хэрэглэхэд маш тохиромжтой залт юм байна. Тохиромжтой кейс юм байна гэж судлаачид ер нь тэгж дүгнэсэн. Тэрнээс агуу газрын маргаан дотроо бас илүүтэй захиргааны байгууллагын алдааг залруулахад чиглэсэн ч юм уу те шийдэж хүчингү болгож шийдэж болохоор эцлэн шийдвэрлэж болохоор эсвэл хуулийг тайлбарлаж хэрэглэх замаар шийдэж болохоор маргаануудыг бас энэ төрлийн шийдвэрээр гаргасан тохиолдлууд бас байсан. Гэхдээ тэрийг нь бол судлаачид бол илүүтэй шүүмжилсэн. Нөгөө талдаа тэр бас давзаалтах дэжүүхээсээ бол бас хүчингү болцсон энэ практикууд нь харагдчихсэн. За зурчлын шийтгэлийн хуудастай холбоотой маргааныхаа англи руу орцгоё. Зурчлын шийтгэлийн хуудастай холбоотой маргааны нийт хэргийн 18 орчим хувийг эзэлж байгаа. Ихэвчлэн зурчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдэх шаардлагатай байсан ажиллагаа хийгдээгүй учраас одоо тэрийг түүний нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх агуулгаар маргаан бүхий захиргааны актыг төтгөлзүүн шийдвэрлсэн ийм шийдвэрүүд байгаа. Энэ тохиолдолд хэмжлэлийг ихэвчлэн ямар үндслээр төтгөлзүүлж байгаа вэ? За их бас судлаачдын сонирхлыг татсан их гайхшруулсан зүйл бол энэ зөрчлийн шийтгэлийн хувьцуудтай холбоотой маргаануудыг аюул их төтгөлзүүл шийдвэрлсэн байсан байхгүй. Тэгээ энийг ямар сонирхолтой юм бэ гэдэг ингээд би хэд нэлээд хуч шүүж үзсэн юм аа. Тэгээд ихэвчлэн үндслүүдийг нь яг таймлаад бид судалгаан дээр дурдсан. Ихэвчлэн ингэж төтгөлзүүлээд илээ. Зөрчил тэр үлдэгдсэн тогтоогдоод байгаа боловч одоо тэр зөрчил үйлдсэн этгээдийгээ тодорхой болгоогүй ч байт юм уу эсвэл нэг юм зөрчилд хамаарах хэсгээ бас яг тодорхой болгоогүй ч юм уу тийм нэг иймэрхүү илүү тийм нотлохооны шинжтэй одоо захиргааны байгууллага бол нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэр хинэгний эрхэнд халдах гээд байгаа тэр агуулгууд дээр тэр зөрчлийн тэр алдааг нь залруулахад чиглэсэн байдлаар их төлөвлөж шийдвэрлээд байсан тэр судлаачид бол нэлээд шүүмжлэлтэй хандсан тийм ч үйл саналыг бол өгсөн. Бидэнд бол ямар сэтгэл төрсөн бэ гэхээр ямар ажиглалт буусан бэ гэхээр нэгэ ч гэсэндээ бид нар бас судалгаан дээр нэлээд дэлгэрэнгүй үндэслэлтэд оруулсан. Энэ дээр бол бид ямар ажиглалт байна вэ гэхээр нөгөө шүүх өөрөө иргэн хувьд этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах сэргээх чиглэл үргэхээсээ илүүтэйгээр одоо гүйцэтгэх засаглалын гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх гээд байгаа тийм одоо үнцэг харагдаад байсан байхгүй тий. Өөрөөр хэлбэл одоо зуршил шалган шийдвэрлэх ажиллагаа нэг зохицурмын дагуу яваагүй байхад түүнийг шүүх нөхөж хийлгэх гээд ингээд байгаад нэг иймэрхүү агуулгууд яваад байсан. Тэгээд энэ дээр бол ер нь судлаачид нэлээд шүүмжлэлтэй хандаж энэ талаараа ч гэсэн судалгаан дээр тодорхой дурдсан. Ер нь бол энэ бид хэд нөгөө өмнөх нөгөө өрсөлдсөн судалгаануудыг хийгээд явж хахад 106-гийн 3.11 ч өөрөө
захиргааны байгууллагын алдааг залуу болгох чиглэх ерөөсөө ёсгүй байгаа байхгүй. Нэгт шүүхийн захиргааны иргэн шүүхийнхаа зорилго чиглүүргээс ээж тэр нөгөө талд шүүхийн шийдвэр гэдэг зүйл чинь эцсийн шийдвэр байх ёстой шүү дээ. Тэр агуулгаараач тэр захиргааны байгууллагын алдааг залруулахад ч юм уу чиглэх бол ёсгүй мэлээ. Тэгэнгүүт энэ тохиолдолд бол нэлээд тийм contradicted нэлээд зөрчилдөөнтэй тийм дүгнэлтэнд бол би төрсөн. За цаашлаа төрийн албаны маргааны хувьд авч үзцгээе. Төрийн албаны маргааны хувьд нийт шүүхийн шийдвэрийн 12%-ийг эзэлж байгаа. Төрийн албаны маргааны хвчлэн хариуцагч нь захиргааны байгууллага. Тэгээд захиргааны байгууллагаас ажилтан буюу нэхэмжлэгчид цахилгаан шийтгэл оногдуулах хөдөлмөрөөр эрхлэлтэй харилцааг туслахдаа холбогдох нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй холбоотой маргаан байдаг байлээ. Мөн бас өөр ажилд сэлгэн ажилуулах, өөр албан тушаал томилохдоо тухайн томилгоо шалгаруулалт хийх ажиллагааны журам зөрчсөн тохиолдлууд бас хэд харагдсан. Төрийн албаны маргаанд 106-гийн 3.11-ийг хэрэглэх нь одоо ямар онцлогтой ач холбогдолтой байдаг вэ? Яг энэ төрлийн шийдвэр гаргасан төрийн албаны маргаанууд бол сая хэллээ томилгоотой шалгаруулалттай холбоотой голцоо байгаад байгаа. Энэ дээр бол яг төрийн албаны зөвлөл өөрийн гэсэн тухайлсан журмаараа зохицуулалтуудад тэрийгэ хийгээд ингэж явж байгаа шүү дээ. Шийдвэрүүдээ гаргаад явж байгаа. Тэгэхээр бол яг ерөнхий ажиглалт бол шүүх тэр төрийн албаны тэр томилгоо шалгаруулалтын тэр процесс руу орохгүй гэдэг агуулгаар төдөлзүүлж шийдвэрлээд байна уу гэж бид харсан. Жишээ олгож авсан шүүхийн шийдвэрүүд дээр ч гэсэндээ одоо тухайн төрийн албан агчийг огцруулах асуудлыг хуралдаанаар хилцээгүй байвал одоо тэр хуралдаанаар шийдвэрлэх хэсэг нь бол тэр хүмүүсийн асуудал учраас дахиад хуралдаанаар шийдвүлээд тэр гэдэг агуулгаар төлөвлөжүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр яг бид хэд бол энэ дээр нөгөө нэг урьд дурдсан нөгөө материалын бус нотлох үүрэг байгаа шүү дээ. Яг материалын үүргийн хувьд бол нотлогддгүй юм байж одоо тийм төрийн албан агчийг огцруулах талаар хурлын тэмдэглэл нь алга гар өргөсөн хүмүүсийнх нь одоо хэдэн хувь нь яаж гар өргөснө нь алга Гэхдээ материалын бус үүргээрээ бол тэрийг төрийн албаны зөвлөл нь гэдэг юм тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллага нотлох чиглэлтэй тэр нотлох чиглэлийг одоо зохиогчдод шилжүүлэх замаар нотлох ёстой. Гэтэл яг энэ тохиолдолд бол тэр материалч бус нөгөө нотлох үүргийн хэрэгжилтийг бол ишээгээ энд ерөөсөө оролцуулахгүй байгаа байхгүй. Тэг яг их сонирхолтой нь төрийн албаны маргаанууд дээр төдөлзүүлээд байгаа. Гэхдээ яг энэ төрлийн маргаануудыг бас маш их хүчинг болгож байгаа байхгүй. Тэгэхээр чин айгу төстэй маргаанууд яг одоо процессын алдаа гаргаад шийдвэр гарцсан байвал хүчингү болоод байгаа тодорхой тохиолдлууд зөндөө байгаа. Тэгсэрнээсээ яг алийн одоо 106-гийн 3.1-ээр төдөлзүүлээд дахин шинэ акт гаргахыг даалгаад байгаа юм гэдэг нь бол яг ялгарч гарч ирэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ тал дээр бол яг бидний судалсан тэр 20-23 оны шүүхийн шийдвэрүүд дээр бол их нийтлэг хэрэглээ болон жоохон байхгүй байна л гэж бид үзсэн. Одоо бас ямар байдлаар хэрэгжиж байгаа тэрийг бол бас сөхөж үзүүл бас их сонирхолтой байгаа л гэж бодож байна. Тэгэхээр төрийн албаны маргаанд одоо яг ямар шалгуур болгоод ямрыг нь хүчинг болгоод ямрыг нь төтгөлзүүлээд байгаа нь бас их тодорхойгүй байдаг байна. Тэгээд ялгарч харагдахгүй байгаа байхгүй юу тий. За татвар нийгмийн татгал аудитын холбоотой маргаануудыг бас авч үзсэн байсан. Энэ төрлийн маргаанд ямар нэхэмжлэг хэвчлэн төтгөлзүүлж шийддэг бэ? 106-гийн 3.1-ийг хэрэглэхдээ бас ямар нөхцөл байдлуудыг анхаарч үздэг бэ? За татврын маргаанууд дээр татврын акт тавьсан маргаанууд дээр ер нь бол 3 шатаараа яг төтгөлзүүлэх агуулгыг барьсан. Одоо дээд шүүхээс яг тэрийг нь одоо тим шийдвэр гаргацсан энэ кейсүүд байсан байхгүй. Тэгэхээр энэ дээр бол ихвчлэн ийм л юм байлээ. За тодорхой одоо нөгөө нэг татвар тайлагнал төлөлтийн алдаа зөрчил гаргасан байгаа татврын акт тавигдчихж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр алдаа зөрчил гаргасан гэдэг нь бол тогтоогдоод ах шиг байгаа юм. Тэгэхдээ тооцооллын хувьд нөгөө татврын актын нөхөн татврын дүн энэ төр дээр бол тооцооллын бас асуудлууд байхаар тэр тохиолдолд илүүтэй төтгөлзүүлээд байна уу гэж харсан. Яг нь энийг бол бид айхтар одоо зөв буруу гэж дүгнэхэд бол хэцүү байсан. Нэг талаасаа бол одоо бас нөгөө дахин ажил болохгүй байх тий. Одоо хүчингү болоод ялах гэхэд дахиад одоо тооцооллоо залруулаад дахиад акт тавиал дахиад тэрийг маргаад дахиад шүүхтэд явж магадгүй л тий. Нөгөө талдаа болохоор бас захиргааны байгууллага ч өөрөө бас хууль ёсны үндслэл бүхий шийдвэр гаргах ёстойгийн хувьд нөгөө тооцоололт гэсэн үнэн зөв хийчихэд
тэрийг хамгаалах хэрэгтэй. Ийм бас зарчмын шаардлагууд байгаад байдаг. Гэхдээ яг энэ дээр бол судлаачид бол айхтар дүгнэлт хийж чадаагүй. Ийм төрлийн маргаанууд бол хөвчлээ ингээд төдөлзүүлээ шинэ акт гаргахыг даалгаад байгаа. Тэгээ шинэ акт гаргахыг даалгана гэдэг нь илүүтэй нөгөө дүнгээ засаад акт гаргал гэж хэлээд байгаа гэсэн үг шүү дээ. Цаад агуулгаараа тий. Яг тийм дүгнэлтүүд хийгдээд байлээ. За. За захиргааны процессын ленз зургийн 3.1 цаасны дагуу шийдвэрлэсэн хэргийг дээд хятад шүүхээс шийдвэрлэсэн тоо баримтыг бас гаргасан байлээ. Танд энэ тоо баримтын талаар танилцуулж өгөөч. Яг бид хэдийн нөгөө нэлээд шалгуураар шүүхийн шийдвэрүүдээ ингээд англиад харсан гэдгсэн шүү дээ түрүүн тий. Тэгээд яг маргааных нь англиар нэг ингээд бүлэг болгоод авч үзээд нөгөө хэсэг нь бол яг анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг дээд шүүхтэр 106-гийн 3.1-ээр шийдсэн байгааг нь хэр одоо хүчингү болгоод байна. Хэр хിവэр үлдээгээд байна гэдэг тэр тоо баримтыг харах зорилгоор гаргасан. Тэгээд бас яг одоо хүчингү болгоод анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингү болгож байгаа дээд шатны шүүхийн шийдвэрийнх нь дүгнэлтийг бас илүүтэй сонирхсан юм. Тэгээд тэрнтэй холбоотой бас бид нар ганц нэг шийдвэрүүдийг авч үзсэн байгаа тийм. За энэ шийдвэрүүдийг яагаад бас шилбэгдэлтэй гэж үзсэн бэ гэхээр давзаалтах болон дээд шүүхийн ганц нэг шийдвэрүүд дээр яг дүгнэлтүүд нь бол ингэж байгаа. Тэр чинь нэг анхан шатны шүүхтэр 106-гийн 3.1-ээр шийдсэн хэрэг дээр хүчингү болгоцсон байгаа шүү дээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг тэр тохиолдолд голцоо яаж ийнө гэхээр хууль хэрэглэх замаар хуулийг тайлбарлаж хэрэглэх замаар энэ асуудлыг эзлэн шийдвэрлэж болох боломжтой байсан асуудлыг төтгөлзүүлсэн байна гэдэг нэг агуулга. Аюул чухал point байсан. Хоёрдугаарт захиргааны байгууллагын алдааг залруулахад энэ заалт хэрэглэгдэхгүй маа. Тэгэхээр зэрэг захиргааны байгууллага алдаа гаргасан байгаа бол энэ өөрөө одоо тэрийгэ залруулах биш эцэлэн шийдвэрлэх ёстой гэдэг тийм агуулгаар бас дээд шатны шүүхүүдээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингү болгосон байсан. За зарим тохиолдлуудад яг ямар асуудлыг тодруулах зорилготойгоор энэ шийдвэрийг гаргаад байгаа нь ойлгомжгүй байна, тодорхойгүй байна. Буюу нөгөө нэг хоёр үндслэлийнхаа хүрээнд шахаад шүү дээ, тийм бас хэд хэдэн давзаалтах болон дээд шүүхийн шийдвэрүүд бас байсан. Тэгээд тэдгээрийг нөгөө илүү дээд шатны шүүхийн шийдвэр бол хууль хэрэглэг бол бас тодорхойлж байгаа учраас шалбагталтай гэж үзээд авч үзсэн. За одоо бол яг тухайн үед бол харьцангуй шинэ байсан л да тий шүүхийн тухай хууль хэрэгжээд за одоо бол бүхэл хуульчид судлаачид өмгөөлөгчид бол нэг ойлголттой болсон. Хууль зүйн салбар даяараа нэг ойлголттой болсон. Хууль дээрэж тэрийгэ тодорхойлж өгсөн. Тэ улсын дээд шүүхийн одоо хэрэг маргааныг шийдвэрлэх замаар шийдвэрлэж байгаа тэр дүгнэлт бол өөрөө хуулийн аль бисны тайлбарын шинжтэй буюу хэм хэмжээ олох гээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр агуулгаараа дээд шүүхээс шийдвэрлсэн шийдвэр дээд шүүхийн гаргасан дүгнэлт маш ачаал бүгдэлтэй болчиход байгаа байхгүй. Гэхдээ яг бид хэдийн шийдвэрс нэг судалсан нөгөө хүрээнд бол их цөөхөн шийдвэр дээд шүүхтэр гарсан байсан шүү дээ. Тэнд тэдний гэсэн дурдах юм бол нэгт бол тэр нөгөө түрүү миний ярьсан газрын маргаантай асуудал байсан. Нөгөө юунууд нь солилцлууд нь өөр те солилцлууд нь өөр ингээд хоёр бүртгэл гарцсан. Тэрийг залруулах зорилгоор байсан. Бас нэг нь тэр нөгөө татварын маргаанууд дээр дүн одоо буруу тооцоологдсонтой холбоотой. Тийм бас шүүхэн шийдвэрүүд дээр яг 106-гийн 3.1 хэрэглэсний зөв үгээ шийдсэн байгаа байхгүй. Тэгэхээр бол дээд шүүх дээр бол илүү практик тогтоож байгаа, бас хуулийг хэрэглэж тайлбарлаж байгаа, хуулийн хэрэглээг бас нэгмөр болгож байгаа гэдэг агуулгаараа дээд шүүхийн шийдвэрүүд тогтоолуудыг маш ачаал бүгдэлтэй. Яг нь сүүлд одоо би бас зүгээр сая энэ судалгаагаа эргэн сэргээж хараад ингэж байж хахад одоо буюу 2024 онд 25 онд яг энэ асуудлыг дээд шүүхтэр хэрхэн дүгнсэн бэ гэдгийг бол одоо хастаа харах хэрэгтэй юм байна гэж бодож байна. За улсын дээд шүүхийн шийдвэр магадлалыг хэвээрүүлдсэн тогтоолын хувьд нэмж хийгдэх ажиллагааг шүүхийн шинжилэн судлах боломжоос ихтерсэн ахан болон давзаалах шатны шүүхээс 106-гийн 3.1-ийг хэрэглэснийг зөвтгөн шийдвэрлсэн шийдвэрт дүү шинжилгээ хийсэн байсан. Одоо гадар давхардуулж олгосон тухай маргаан байсан та энэ талаар одоо хэрхэн шийдвэрлсэн тэгээд дүү шинжилгээнийхаа талаар ярьж өгөө. Ер нь бол дээд шүүхтэрч бай, давзаалтах шатны шүүхтэрч бай яг 106-гийн 3.1-ийг шийдвэрлсэн шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаа дээр нөгөө хоёр үндэслэлийг бол маш сайн дурдаад илээ. Гэхдээ
яг айхтар одоо дэлгэрүүлээд ингээд тайлбарласан зүйл бол нэг байхгүй. Гэхдээ одоо энэ тохиолдлыг бол шүүх дээр хэргийн нөхцөл байдал энэний нөхцөл байдал тодорхойлогдохгүй байна, тогтоогдохгүй байна. Тэгээд энэ асуудлыг шүүх шийдэх нь бол одоо шүүхийн эрх хэмжээнээс одоо ихтерсэн асуудал байна гэдэг тийм агуулгаар яг нөгөө хоёр үндслүүгээ шахаад байгааз шүүмжлэгчээр бас нөгөө мөнгөтлөх шүүгчээжилсэн гэдгсэн шүү дээ тийм. Тэгээд мөнгөтлөх шүүгчийн бас яг хамгийн гол point бол тэр байсан. Тэгээ яг энэ хоёр хүрээнд л маш сайн тайлбар хийгдээд энэ хоёр хүрээнд л гарах хэвээр шүүхийн бүрийн эрх байж болно. Гэхдээ энэ хоёроос бол хитрэх хэсгүй нөгөө хоёр өрсөлдсөн нөхцлөөс хитрэх хэсгүй гэдэг. Гэхдээ яг Мерсер бол бас их тийм сонирхолтой яг энэ хоёр үндслэл рүүгээ шахсан гэж хэлэхэд хэцүү. Одоо тэр зөрчлийн хэрэг маргаануудыг л одоо би дахиад муу жишээ болгоод өөрийнхөө хувьд шүү те яг өөр судлаачд гаргаж ирээд бас ямар үнцэг тайлбарлахыг мэдэхгүй. Өөрийнхөө хувьд бол муу жишээ болгоод байгаа байхгүй. Тэгээ дандаа захиргааны байгууллагын алдааг залруулах зөрчил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг залруулах зорилгоор хийгдсэн. Энэ дээрээс бас давзаалтах шатны шүүхээс тэрийг нь зөвтгөөд явцсан юм сонирхолтой кейсүүд бас харагдаад байна. Нэг гэхдээ би төвчлэн хэрэг дээр нөгөө давзаалтах шатны нэг шүүхийн шийдвэртэй хэргийг энэ судалгааныхаа тайланд оруулсан санагдчихэв. Тэн дээр бол яалтж байхгүй бүр захиргааны байгууллагын алдааг залруулах зорилгоор энэ шийдвэрийг гаргахгүй гэдэг бүр дүгнэж бичсэн байдаг ш давзаалтах шатны шүүхийн шийдвэр магадлал нөрөө. Тэгэхээр аюу цөөхөн тохиолдолтой тэрийг. Гэтэ ихэнх тохиолдолд нь лунгад төдөлзүүлээ шинэ акт гаргахыг даалгасныг зөвтгөөцсөн байгаа хгүй тэ зөрчлийн маргаан дээр. Нэг маргаан дээр л арай нэг өөр байр суурь илэрхийлсэн байсан санагдаж байна. За судлаачдын зүгээс бас төсөөтэй хэрэг маргааныг шүүхээс өөрөө шийдвэрлэж байгаа тийм тохиолдлуудыг авч үзсэн байсан. Ингээд аваад үзэхэд бас юу ажиглагдсан бэ? Ямар дүгнэлтэд хүрсэн бэ? Яг нь бидэд одоо ингээд яг шинэ акт гаргахыг даалгаад төдөлзүүлээд байгаа энэ шийдвэрүүдийг л төвж авч үзээд байгаагаас биш. Яг одоо энэ шийдвэрүүд дээр их төстэй дүгнэлтийг хийгээд хүчингү болгож байгаа. Захиргааны актыг хүчингү болгож байгаа. Эсвэл захиргааны актыг хэвээрүүлдэж байгаа. Хэмжлийг хэрэгсгүй болгож байгаа тийм ийм маргаанууд аюу ихэнх дийлэнх хувийг эзлээд байгаа байхгүй. Тэгээ тэр хоёр чинь хооронд нь ялгаа харагдах хэрэгтэй шүү дээ тийм үү. Одоо тухайлбал саяны дээр газар дээр тодорхойлсонтой энэ бол арай жоохон ялгарч ирж байна тийм. Магадгүй татврын тэр тооцоо бол бас жоохон ялгарч харагдаж байна тийм. Гэтэл одоо захиргааны байгууллагын үндэслэл тэр хууль зүйн үндэслэл зөв буруу асуудал энэ бүхэн чинь бүгдээрээ тодорхой хэмжээнд хянагдаад шүүхээр эцэлээд шийдвэрлэгдээд байгаа байхгүй. Одоо өөрөөр хэлбэл хүчингү болоод ингээд яваад байгаа шүү дээ. Гэтэл яг юм төстэй маргаанууд дээрээ заримд нь зүгээр л боломж олох зорилгоор цагаан энэ агуулгыг аваад үзсэн. Бас ганц нэг юм нөгөө хэлэх марцчих. Ганц нэг шүүхийн шийдвэр дээр нөгөө 2002 оны нөгөө тайлбар байгаа шүү дээ. Тэрийг барьцсан бас бариад шийдсэн. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зөвшөөрсөн гэсэн үндслэлээр шинэ акт гаргахыг даалгаад төдөлзүүлсэн бас ганц нэг шийдвэр бас байсан шүү. Тэгэхээр тэр бол бас би бол хууль эрхлэлийн хувьд бас алдаатай юм болов уу гэж хараад байгаа. Тийм байна. За цаашлаад одоо хугацааны талаар авч үзье. 106-гийн 3.1-т болохоор захиргааны байгууллагаас шинэ акт гарах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар төтгөлзүүлэхээр заасан байдаг. Хугацааг тодорхойлохдоо бол бодит боломж шүүхийн шийдвэр хэрэгжих боломжийг харгалзаад шүүх өөрийн үзмжээрээ тогтоож байгаа. Судалгаанд бас захиргааны актыг ялгаатай хугацаар төтгөлзүүлсэн байдлыг судлаж статистик гаргасан байсан. Энэ статистик мэдээллийн талаар та танилцуулж өгөөч. Ингээд англиад үцхэд бас ямар дүгнэлтэнд хүрсэн бэ? За яг ер нь бол дээд хэмжээ нь бол 6 сар гэд. Тэгээ тэр дотор бол шүүхэд бол нэг тодорхой яг хугацаа тогтоох эрх хэмжээг нь олгосон заалт гэж бол харж байгаа. За тэр хүрээндээ шүүхээс бол 3 сар гэд те 2 сар гэд өөр бас хоног хугацаануудыг зарим дээр нь бол бүр нөгөө 14 хоног энтергээд бас байлаа шүү дээ тий байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ дээр бол бид нар дүгэлт хийх гэхээр гисэн чинь нэг хэцүү юм нь яг яагаад яг 14 хоногоор тогтоож байгаа яагаад 3 сараар тогтоож байгаа гэдгийг талаар тийм дэлгэрэнгүй ер нь бол дүгэлт тайлбар шүүх шийдвэрүүд дээр бол байхгүй байсан байхгүй. Тэгэхээр яг хугацааг ийм байдлаар тогтоогод байгаа юм байна гэдэг дүгэлтийг бол хийж чадаагүй. Гэхдээ одоо бамзрагчтай докторийн судалгааны бүтээлүүд дээр бол маш тодорхой шаардлага тавьсан байгаа. 6 сарын дээд лимит тэгээд тэр нь өөрөө тухайн одоо ажиллагааг хийгээд хэргийн нөхцөлийг тодорхойлоход хангалттай тийм бодиттой хугацаа байх хэрэгтэй
гэж хэлээд байгаа шүү дээ. Гэхдээ нэг нөгөө талаасаа бол энэ 6 сарын хугацааг тавьдаг ч гэсэн өөрөө бас энэ хэмжлэгчийн эрх ашиг талаас хамгаалалт байх л та тий. Яг тийм байдлаар ингээд бодиттой хэрэгжих ёстой гэдэг байдлаар хугацааг нь тогтоогоод ах шиг байгаа юм. Гэтэ яг тэргийг бол тухайлаад бичээд дүгнсэн юм бол харагдахгүй байсан. Зарим тохиолдолд дээжтний шүүхүүдээс 3 сарын 6 сар болгосон нэг иймэрхүү тохиолдлууд байна. Тэгэхээр би бол одоо яг case by case тухайн хэргийн нөхцөл байдлаас хамаарал шүүх бол яг эрх хэмжээний ховрон шийдэж явж байгаа мэн л гэж ойлгосон. Шаардлагатай гэж үзвэл магадгүй хэргийн оролцогчид яг хугацааны асуудлаар бас гомдол тий асуудлууд гаргаж байгаа гэж магадгүй. Тий. За баярлалаа. Одоо дүгнэлт саналынхаа хэсэг рүү орцгоё. Судалгааны хүрээнд ямар дүгнэлтэнд хүрсэн бэ? Мөн дүгнэлтээр үндэслээд ямар саналыг дэвшүүлсэн бэ гэдгээ та маш товчхон яриад өгөөч. За тий. Нэлээд товчхон л хэлье. Ер нь нөгөө би тэд сая бас дуртаад байгаа юм. Айгуу л олон тооны шүүх шийдвэрлэлүүд дахиад орсон юм л та. Тэгээ тэр хүрээндээ бас нэлээд ингээд шахаад, нэгтгэхэд байр сууриас нь тодорхойлох гээд бас нэлээд удсан. Гэхдээ бол бас тодорхой байр суурьудад бол хүрсэн, дүгнэлтүүдэд хүрсэн, тэрийгээ бас дүгнэлт зөвлөмж байдлаар бас оруулсан. За нэгдүгürt бол бид нэр ер нь ямар ч байсан энэ 2020-оос 2023 оны хоорондох шүүхийн шийдвэрүүдийг харахад 106-гийн 3.11-ийн хэрэглээ бол яг нэг мөр бол хууль хэрэглээний нэгдвэл байдалтай практик бол тогтоогүй байна гэж үзсэн. Яагаад гэвэл зарим тохиолдолд энэ шийдвэр гараад хахад зарим нь яг төстэй асуудал дээр хүчингүй болоод ч ах шиг те нэг юм ялгаа заг нь тодорхой гарч ирээгүй байна. Гэхдээ тэр газрын тэр сангийн нэгдвэл одоо нэг давхцлуудтай холбоотой асуудал за тэгээд тэр татрын тооцоололттой холбоотой асуудал бол ялцж байхгүй. Дээд шүүхтээрээс бол зөвтгөхөд байгаа учраас тэр бол практик болох хэрэгтэй байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Нэгдүгээр, хоёрдугаар сая огт яригдсангүй энэ нөгөө өөрөө үр дагавар нь хүчингүй захиргааны акт хүчингүй болох үр дагавартай байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө захиргааны актыг хүчингүй болгох хэмжээний шаардлагын хүрээнд л энэ шийдвэр гаргах хэрэгтэй. Гэтэл мэрсээр илт хууль бус болохыг тогтоолгох, эсвэл төхөг хууль бус болохыг тогтоолгох шүүхийн хэмжээний шаардлагатай хэрэг дээр 106-гийн 3.11-ийг баримтлаад шийдвэр гарсан байгааг бол за энэ бол илт тус хуулийн хууль хэрэглээний алдаа юм байна гэдэг дүгнэлтийг бол судлаач хийсэн. За захиргааны энэ саяны шийдвэрүүдийн бараг 90 орчим хувь нь гэж хэлээд байгаа юм. Нэлээд өндөр хувь нь бол захиргааны шийдвэр гаргах ажиллагааны зөрчилтэй холбогдуулаад хэргийн нөхцөл байдлыг тодорхой олохгүй байна гэдэг байдлаар шийдвэрүүд гарсан гэдэг тийм дүгнэлтэнд хүрсэн. За өөрөөр хэлбэл энэ төрлийн шийдвэр хүчингүй болоод байхад яагаад зарим хэсэг нь түтгэлзээд шинэ акт гаргахыг даалгаад байгаа юм бэ гэдгийг тодорхойг байна. За зарим нэг тохиолдолд бол ялгааг нь бол юу гэдэг нийтийн эрх ашигыг хамгаалах үүднээс за хариуцагч шинэ акт гаргахыг зөвшөөрсөн гэх мэт юм үндслэлүүд тусгагдсан байгаа ч гэсэн яг одоо онлын хувьд ч гэдэг юм уу те яг хуулийн тайлбарч хэрэглэхийнхаа хувьд бол ялгаа нь бол төдийлөн гарахгүй байна маргааны хувьд. За дараагийн дүгнэлт бол ерөнхийдөө шүүхийн шийдвэрийг энэ төрлийн шүүхийн шийдвэрийг гаргах нь шүүхний бүрэн эрхийн асуудал тий шүүх ингэж үтсэн бол гэдэг агуулгаар тусгагдсан байгаа ч гэсэн энэ нь өөрөө хуульд заасан хүрээнд буюу нөгөө хоёр үндслийнхаа хүрээнд л байх ёстой. За энэ нь өөрөө тэр захиргааны шүүхийн одоо субъектив эрхийн маргааныг шийдвэрлэдэг одоо зарчимтай нийцэх ёстой гэдэг дүгнэлтийг хийсэн юм байна. За дараагийн дүгнэлт бол за төр зохицуулалт гэдэг агуулгыг бол бас жоохон чухалчилж авч үзсэн. Тэгэхээр юу гэдэг те улс орны хөгжил, эрх зүйн хөгжил, аливаа юмны хөгжлөөс хамааралтай үүдэлтэй тодорхойлоход хэцүү түүнийг энэ захиргааны байгууллага өөрөө те мэддэг чаддаг газар нь тодорхойлоод явах үс ийм одоо хөгжлийн шаттай холбоотой гэх юм уу да те төр зургийн юм шилжилтийн юм тохиолдлуудад бол энэ заалтыг бол хэрэглээд шийдвэрээ гаргах хэрэгтэй байна гэдэг дүгнэлтийг хийсэн байгаа. За зөрчлийн маргаанууд дээр бол сая хэлсэн зөрчлийн маргаанууд дээр бол илүүтэй захиргааны байгууллагын алдааг тодорхойлгож хэлсэн ийм шийдвэрүүд гаргаад байгааг бол хууль хэрэглээний алдаа гэж судлаачид дүгнсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө дүгнэлтүүдээ бид нар хийгээд бас
энэ хуулийн заалтыг хэрэглэхтэй холбоотойгоор өрсөлдсөн нөхцлүүдийг бас юм одоо чеклист гэх юм уу та гаргахыг зорьсон. За энийг бол бас дурдчихъя гэж бодод байна тий. Нөгөө 2 гэдэг агуулвчиг бид бол энэ дээр бас дахиад 4 ийм өрсөлдсөн нөхцөл байдлаар гаргацсан. Нэгдүгээрт захиргааны актыг хүчингү олборлох нь хэмжлэлийн шаардлага гаргасан байх. Тэ энэ бол хамгийн түрүүнд бол ингэ чеклэх систем байна. За хоёрдугаарт шүүхээс хэргийн нөхцөл байдлыг тодруулах бүхий л ажиллагааг хэрэгжүүлсэн буюу шүүх нотлох үүргээ бүрэн биелүүлсэн байх гэдэг одоо өрсөлдсөн нөхцөл хангагдсан байх хэвээр. За гуравт шүүхээс нотлох үүргийн хүрээнд боломжит бүх ажиллагааг гүйцэтгсэн ч нөхцөл байдал тодорхой болохгүй. Тэгээ улмаар нотлох үүргийг хуваарлах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэхэд үндэслэл хангалттай бүрдэхгүй байх. За дөрөвдүгээрт тухайн тодруулах нөхцөл байдал нь одоо цар хүрээнийхээ хувьд ч юм уу те тэр шүүхийн шинжилэн судлах боломжоос хэтэрсэн түүнийг тодруулах үүргийг захиргааны байгууллага өөрөө хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй тохиромжтой байх. Гэт ингээд өрсөлдсөн нөхцлүүдийг бол яг бас юм чеклист байдлаар гаргахыг зорьсон. Цаашид бол энэ хууль хэрэглээнийхээ нэгдмэл байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилгоор гэх юм уу да. За баярлалаа. Ингээд өнөөдрийн подкаст маань энэ хүрээд өндөрлж байна. Дуусахаас өмнө манай подкастын зүгээс танд бяцхан гарын бэлэг гардуулъя. За баярлалаа. За цаг зав зориул ирж манай подкастт оролцсон танд дахин талархал илэрхийлье. Энэ хүртэл сонссон сонсогчдоо бас талархснаа илэрхийлье. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.